сайн байцгаана уу? Өдрийн мэнд. За манай бүтэн дээр үзэгдлэнтэй бүсгүй шүдний дагын гангаа багш маань хүрэлцэн ирсэн байна. Таны өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Өдрийн мэнд. За шингэн бүтээгдэхүүний амтлаад үзсэн баа юу? Үзэн. За шинэ бүтээгдэхүүний 3 үгээр илэрхийлье гэвэл Зөөлхөн, чихэрлэг, амттай. вау, ямар амттай бэ? Амттай даа. За ерөөдөө ингэж шүдний эмчийн хувьд заримыг идэх нь зөв буруу тал дээр ер нь ямар комменттэй байдаг вэ? Одоо хорвоо дээр ер нь амталж болох маш олон гоё амтууд байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр болгоны бүгдээр ингээд 20 гэвэл амьдралаас жоохон гонхтой. Тэгэхээр амттай зүйлийг зөв зохистой хэрэгжилж ивэл заавалжгүй идэж болохгүй гэсэн юм бол байхгүй. Идчихэд араас нь одоо усаар амаа зайлдаг өө эсвэл боломжтой байвал шүдээ угаачвал амны өндөй талаас ямар ч асуудал байхгүй. Шүдний эмч гэхээр л заримыг идэж болохгүй гэдэг ойлголт бол өрөөсгөл ойлголт шүү дээ, тий. Тэгэхээр таны хувьд ямар заримт илүү дуртай амталж иддэг вэ? Тийм сүүн заримнууд. Сүү амтагдсан, тийм зөөлхөн амттай заримнууд байдаг шүү дээ. За гэр бүлэрээ өнгөрөөж байгаа, хамтаа өнгөрүүлж байгаа тэр гоё халуун дулаан мөчийг ямар амттамгүйгээр төсөөлхийн аргагүй гэж бодож байна? Заримыг жимс, чипс. За өнөөдрийн өдөрлөгт маань хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээ ажлын амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэнд бас ажлын амжилт хүсье. Хүүхдэд шин төрөл хөдөлгөөнд гарлаа. Тансагант премиум брэнд.